сар улсын хэмжээнд 4 аймгийн 9 суманд 11 удаагийн ой хойрын төмөр гарчээ. Тухайлбал Булган аймгийн Буугт, Дорнод аймгийн Баян Түмэн, Баян уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дарган, Хинтээ аймгийн Бэндэр зэрэг сум, Нийслэлийн Хаамал дүргийн 11-р хороо, Богны ам зэрэг газруудад ой хойрын төмөр гарч төмөрийн улмаас 2,39,350 гэхээр нийт 39,352 гадал бай төмөр төртжээ. Мөн 2 айлын гэр 2 өвлжөө шатаж 40 тонны богмал өртсөн байх юм а. Урин цаг ирж гадаадлаарч зүүн болон төвийн аймагуд засаалж хураашилд нэмэгдэх болжээ. Энэ нь ой хойрын төмөр гарах байгалийн нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс шаардлагагүй бол ой хойрын бүсээр иргэд аялаж зугаалж зорчихгүй байх. Мөн хуулиар хөрвүүлсэн хугацаанд анх хийхгүй байхыг байгаль орчны хөгжлийн ажилжуулчлалын яамнаас анхаарууллаа. Энэ оны 4 сарын 1-ний 2015 оны 4 сарын 1-ний байдалтай харьцуулахад за төмрийн тоо бол 4.4 дахин бага байгаа. Яг энэ хугацаатай харьцуулахад зэрэг энэ жилийн хувь төмөр аюулын үйлрэл арай жоохон хожуу эхэлж байгаа ч гэсэн за бас нөгөө талдаа төмрийн тоо бага байна гэдэг бол бидэнд бас төмрөөс үрсэн сэргийлэх хамгаалах арга хэмжээг илүү идэвхтэй зохион байгуулахыг одоо шаардж байгаа юм а. За нөгөө талаар бид улсын хэмжээнд за цасан бүрхүүл хайлж за хаврын одоо дулааны температурын дулааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд төмөр аюулын одоо тай байх одоо улирал хуурайшилтай байх одоо хоногийн тоо бол одоо нэмэгдэж эхэлж байна. За энд ялангуяа одоо яг өнөөдрийн байдлаар Аранга аймгийн Эрдэнэ мандал, за Хөвсгөл аймгийн Мөрөн сум, за Сэлэнг аймгийн бүх сумдууд, за Хинтээ аймгийн Бэнгэр, Дархан, Дорнод аймгийн Дашалбар зэрэг сумдууд төмөр аюулын 3 дугаар зэрэг буюу одоо нэг аюултай зэрэглэлийн бүсэлд бол багтаж ороод байна. Сүүлийн үед орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бугын өвөр чив сүүл авна гэсэн зар ихээр явуулсан. Энэ нь иргэдийн ой хээрд зорчих хөдөлгөөн онширч төмөр гарах магадлалыг ихсгэж байна гэж салбарын яам нь үзжээ. Бугын өвөр түүх сонирхолтой тийм иргэд бол одоо яг энэ ой хээрийн одоо юу гэдэг төмрийн аюултай үед бол түүх сонирхол бол маш их байдаг. За төмрийн аюултай үе гэж юу хэлдэг гэхээр ойн тухай хуулийн 3.1.17 заасан байдаг. Одоо төмөр гарахад байгалийн нөхцөл бүрдсэн үеийг төмрийн аюултай үе гинэ гэдэг. Энэ хугацаагийн зааж өгтөө бол 3 сарын 20-оос 6 дугаар сарын 10 гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хугацаатай уялдуулаад бид нэр байгалийн жамаар унсан бугын ясын өвөр түүхийг хориглох, түүж бэлтгэх, худалдаа авахыг хориглосон бол тушаал гаргасан төмрийн аюултай үед буюу 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 15 хүртэл бол түүж бэлтгэхийг хориглосон байгаа. За мөн түүнчлэн бусад одоо ан агнуурыг бол бүс агнахыг хориглосон хугацаа гэж байдаг. За энэ маань бол мөн ялгаагүй энэ төмрийн аюултай үедээ давхцдаг. За жишээлбэл одоо цагаан зээр гэх мэтчлэн агнуурын амьтдыг бол одоо 11 сарын 30-наас дараа оны 6 сарын 30 хүртэл ер нь ихэнх амьтдыг бол тэгж хориглосон байдаг. Ус цугар орчны мэдээллийн хүрээлэнгээс сансрын хиймэл дагуулын зургаар 7 удаагийн төмөрийг илрүүл цагуурын нөхцлөөр өдөр тутмын төмрийн аюултай хураашилтын зэргийг тогтоож онцгой байдлын ерхий газар болон бусад холбогдох газруудад дамжуулж байгаа юм а. Мөн цаг агаар зориудаар нөлөөлж шаардлагатай тохиолдолд хурдамж түргэн шурхаа оруулахаар холбогдох техникүүдийг бүгдийг нь бэлтжээ.